for my dreams, my family, and the persecuted. Тэгэхээр hi guys. Өнөөдөр болохоор XP Lane Paquito гэдэг хэрэг тоглосон. Тэгээ нэг олон юмрээ яг шууд бичлэгэнд орцгоё. За Paquito ер нь бол тэр Dotl-ийн пассива 3 дээр нь тулгачаад ер нь бол lane дээр очсон байв зүгээр. Аль XP Lane хэрэг ер нь бол 2 зохиол тал цусыг унгачдаг. За тэгээ цэргээ нэг төрүүлж ингэж авах гад яарад бол тийм юм. Яагаад гэвэл цэргийн чинь товрлогоо ойртуулга катлчдаг болохоор ер нь айлаас ганг ярахтч тэр наадхантайгаа үзэхэд ч тэр ер нь айгүй хэцүү байдаг. Тийм болохоор тэгээд нөгөө хүнийхээ алдаа их нь хүлээнэ гэсэн үг. Зя одоо тэнгүүд юужин ингээ хоёроо дараа одоо ингээ скиллгүй болцсон. Тэнгүүд нь алдаан дээр нь дөрөөлөд нэлээд сайн поклээд авах хэрэгтэй. Энэ тэгээ башин дотор нуугдж байгаа тохиолдолд өөрийнхөө пассивыг тулгаа хийж явал ер нь зүгээр. Яа одоо ингээд фокус нь хэрэг гарч байна. Ер нь тэгээд лейндж тоглож байгаа тохиолдолд голч тэр XP тэр ер нь цэргээ хилэрдэх гээд байх нэг юм дэмий. Түүрдэлт төрөх гэж байгаа тохиолдлоос ер нь бус тохиолдолд төрүүлж хилэрдэд бол дэмий байд. За тэгээд сайхан фокуссан байж байгаа фликертж ороод фристайл хийгээд алж байгаа. За одоо ингээд XP-гээс нь одоо ингээд давангаа авсан болохоор багийнхан дээр ингэж төрөлт ингэж туслана. За тэгээ сайхан башин дотор хүлээж жаад таймингийг тааруулж гарч очоод нэлээд сайн поклоо давна. Тэгэнгүүт одоо айлын хүн чинь цэргээ авах уу, яах уу гэд толгоо нь гашилж явах хооронд одоо ингэж алаа хийж байгаа. Чи акай хүүхэд хурж ирж цаа үзэн. За намайг бол уйлдтаад ингэж хамж шахаад үйцэл гэж бодсон баха. Гэхдээ мэдээж миний хөгжил бол эднээс хол даваа болохоор алхад хэлбэр байсан. За ингээл ер нь поклцсан байж байгаа л тэгэл гол нь мапа хараад айлынх нь rotate тааны явж. За тэрийг харж гад жоох амтай яраа ингээд тоор дотроо байсан ч юм алхад хэлбэр байдаг баггүй тоогоор. Ер нь тэгээд чинь хероо энэ сизон ч амар байгаа да. Сизон 40 дээрч тэр одоо ихэлсэн 41 дээрч тэр. Ер нь бол дийлдэшгүй байгаа XP дээр. За тэгээд одоо хөгжсөн болохоор айлынхныг бол нэлээ ер нь бол дарамт учруулна. За чинь одоо ингээд cloud surprise барьж байгаа. За тэгээд одоо эдрийг бол арчиж тавина. Бөксөн дээр нь халуунжийн тавина, фристайл ааж хийн. За ингээл намайг хараад үлтээ дараал. Южууны үлт чи ямар чухал вэ дээ. Үлтний кул даун нь удаан байдаг. Тэгтэл ингээл намайг хараад бимбэл таваал. Үлтэн дараа яваад өгчин. За тэгээд Paquito энэ бол миний дуртай херонууд энийг. Ер нь бол скиллүүдээ зөв тооцоолоо тоглосон байна. Ер нь бол давгүй херон. За тэгээд аазуулж энэ матч дээр манайхан ч давгүй тоглодог байсан. Ер нь тэгээ хоёр лейнээр явж тоглож байгаа тохиолдолд уртхаа алаад энэ нь бол тэгээ өвчгүй багийн дайнтай зөв оролцоод явсан байна. Айгүй амархан хождог. За тэгээ Акай манамайг үлддэж товрлогоо оруулаад дарамтлсан боловч Cloud-ыг хоёр зөвхөн. За тэгээ багийнхан маань бүшлээд. За тэгээ айлын Акай ямад байсан болохоор Акай руу амиа золиослж орж wipe out хийгээд. За тэгээ төхөөд өгөнгөт. Манайхан чинь сэргээ гаргаал. За тэгэл намайг brief-тэй харж явах орондоо манайхан чинь бүшлээд дуусгачихна. За энэ хүү ингээд White-га бүтэн жигдэг матч хийхүү дуусчихъя. За тэгээд guys манайха бичлэгийг үздэг хүмүүс тэгээд лайка дараа, саба дараа манд бас нэг урам хайрлаарай guys. За тэгээд баярлаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.